Уул уурхайн хөгжил манай улсын эдийн засагт их өв нэмэр оруулсан боловч байгаль орчин маань сүйдэж үгүй болж байна. Малчид маань бэлчээргүй болж байна. Хүн болгон голын усыг зөв бусаар ашиглаж бохирдуулснаас байгаль орчны маш олон асуудлууд бидний өмнө тулгараад байна. Энэ бол огт инээдэн биш. Гэхдээ хамгийн ихээр бохирдлыг бий болгож байгаа нь хуваарь ашигт малтмал олборлогч хүмүүс юм. Яг одоогийн байдлаар Монгол улсын хэмжээ нь 9381.4 га талбайг нөхөн сэргэлт хийгдэлгүй орхисон байна. Хүмүүс бид байгаль дэлхийхээ эсрэг зэвсэглэн дайрч байна. Хууль бус уул уурхайн олборлолт эхлэхийг минь сүйдэлсээр байна. Уул уурхайн хууль бус олборлолтоос болж байгаль дэлхийд үүссэн хохирол 116 их найт төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12-оос 15 орчим хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар ашигт малтмал олборлох хайх үйл ажиллагаа эзэлж байна. Би уул уурхайн компани эзэн биш, надад ямар хамаатай юм гэж бодож байна. Үгүй ээ. Та андуурч. Хэн нэгэн байгаль дэлхийг бүртгэлж байгааг харсан мөртлөө чимээгүй өнгөрөх нь байгаль дэлхийгээ таач бас хөдөлж байна гэсэн үг. Бие биедээ байгаль дээлтэй зөв шаардлага тавьснаар цэвэрхэн аюулгүй орчинд амьдарч чаднаа. Уух ус, амьсгалах агаар, гიშгэх хөрс шороо, амьтад хөрс ургамал бүгдэд ээлтэй амьдарцгаая. Тиймээс бүгдээрээ заавал шаардлага тавьцгаая. Хүн бүр их дэлхий ногоон байгалийн төлөө нэгтгэцгээе. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чаднаа. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна. Таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна.